Энэ тал дээр бас энэ чинь эзэнтэй шүү, тийм үү? Энэ чинь эзэнтэй шүү. Эдгээр чинь бас хийж идэх бас продакшн те бас Монгол ийм бүрэлдэхүүн ийм баг бас байдгийн шүү. Hey, сайн бацхан уу? Volume Plus руу би байна. Та бүхэндээ Plus News Special дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За, Fantastic Production цоошин уран бүтээл болох 37 дугаар Tochig хэмээх телевизийн цоошин олон ангид одоо уран бүтээлээ киногоо 9 сарын 7-нд албан ёсоор нэхэр асан байна. За, тус киноны уран бүтээлчид 8 дугаар сарын 28-ны өдөр хэвлэлийн баг хурал зарлаж киноныхаа талаар дэлгэрэнгүй одоо мэдээлэлж тэгээд сэтгүүлчтэй асуултанд хариулсан байгаа. За, киноны хувьд 2 бүлэгтэй 20 ангитай кино юм байна. Тэгээд киноны зохиол нь гэвэл 1970-80-ад оныг харуулах ба нэг талаараа Монголын төвийн үйл явдлыг харуулгач, нөгөө талаараа киноны зохиолч болон найруулагч нарын одоо сэтгэлгүйгээр болон төсөөллөөр үүссэн дөрүүдийн тухай одоо харуулах юм байлаа. За мөн нэрний хувьд гэвэл яг киноны ерөнхий найруулагч Тамирын мэдээлж байгаагаар хэлж байгаагаар 37 гэдэг нь болохоор түүний утасны дугаар, харин Tochig гэдэг нь болохоор цэг хүний одоо ихэлсэн цэгийг одоо илэрхийлж байгаа юм байлаа. За арай одоо хэдүүлээ яг хэвлэлийн баг хурлын үеэр хийсэн ярилцлагаас үздэцгээе. Сайн бацхан уу? Volume Plus руу байна. Тэгэхээр өнөөдөр 37 дугаар Tochig олон ангид киноны хэвлэлийн баг хурал дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд миний хажууд киноны ерөнхий найруулагч болон ерөнхий продюсертэй ярилцахаар ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Танд өнөөдөр мэдээг хүргье. Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. За, ер нь яг яагаад энэ цаг үед ийм зохиолыг барьж ийм киног болсон бэ? Яг энэ заавчхан гэдэг нэг юм бүх юм шалтгаантай гэхээс илүү энэ баг Fantastic Production-ыг анхны уран бүтээл хийж хат бидний нүнд яригдаг байсан зохиол байсан. Тэр яригдаг байсан зохиолоо ерөнхийдөө хадгалж хадгалж жагаад тэгээд нөгөө олон ангид киногоор бид нэр үзэгчтэй 10 жилийнхаагаар бэлэг өрийгээд тэгээд тэгтээ тэгвэл за тэгвэл энэ зохиол дээрээ хийя гэд хийсэн. Гэхдээ энэ зохиол дээр мэдээж хэлэх санаа бүх юм маань бол яг энэ цаг үеийн үйл явдал, энэ цаг үеийн залуучуудтай бол маш их холбоотой. Тэндээс үзээд маш их юм ойлгож авах байхаа. Тэгээ өнгөцгийн юм битгий харж жоохон ухаан зарж ухаж үзээсэй гэж би бас чин сэтгэлээсээ хүсэж байна. За тэгвэл хэллээ шүү дээ. Орчин үеийн залууст яг ингэж айгүй юм бодогдуулах кино болсон гэвэл тэгвэл хичнээн 1970-80-ад оны одоо кино амьдралыг харуулах ч гэсэн орчин үеийн залууст юг бодогдуулж, юг харуулж, юг одоо үзүүлэхийг одоо хүссэн бай энэ кино. Одоо нэг юм байгаа. Яг үндсэндээ бол нэг хийц 80 90-ад он гэл яг кинонууд одоо ингээл хүн болго ингээл ярьж байна. Гэхдээ яг нэг та хүмүүс киног яг ингэж яг түрүүний яг найруулагч хэлж байгаа зөв ухаж ойлгож үзэх хэрэгтэй. Тэгвэл зэрэг одоо нэг юм яг одоо үед ч гэсэн яг тэр нэг энэ болж байгаа үйл явдал тэр хийц дээр тавигдахаар зэрэг яг тэр үед одоо тухайн үед бидний яг хүүхдүүд байсан бидний үеийнхэнд яаж тусах нь одоо үед байгаас нэг юм гарч иж байгаа дүнэрт яаж харагдах нь гэхээр хүн гол нь хөдөлмөрч байх хэрэгтэй. Тэгээд хүн хөдөлмөрлж яг нэг юм хөс туслуулж олсон юм буцаж амтлууд өөрт нь илүү их гоё амттай байна гэдэг. Тэгээ одоо ялангуяа энэ нэг аяг залуучууд аяг залхуу болсон байна гэдэг. Одоо яг нийтээр яг нэг тэрийг өөрсдөө хүлээн зөвшөөрөд мэддэг хэрнээ хийдгүү. Яг тэгэхээр зэрэг тэр цаг бүүч бүрд нь бас нэг юм телевизийн олон ангит киногоор дамжуулж гаргах юм бол үр дүнтэй юм болов гэсэн нэг тийм санаа. За, ер нь ихэнх кинонууд ингээд хайрыг, нөхөрлөлийг, хосуудыг ч юм уу эсвэл хатааж өгтөө дайм анийг харуулдаг шүү дээ. Тэгвэл энэ кинон яг аль алийг харуулсан бол юу харуулсан бол? Гэхдээ яг энэ кинон дээр амьдрал нэг залуучуудын амьдралын тухай. Залуучууд амьдралд хөл алдвал яах вэ? Хөл алдахгүй л яах вэ? Эцэг эхийнхээ үгийг сонсвол яах вэ? Сонсохгүй л яах вэ? Тэ? Хүн өөрөө толгой мэдэж шийдэж яах вэ? Одоо тийм нэг үг байгаа шүү дээ. Аав нь алдаад үдцсэн учраас чамайг битгий алдаасаа гэж хэлж байгаа маа гэдэг шиг. Тэрнийг л ойлгох гэдэг. Тэгээд одоо сайн манай можхоо хэллээ шүү дээ. Залхуу болцсон гэдэг. Манай залуучууд бас тэр тал дээрээс жишээлбэл нэг жоохон өөрсөндөө юм аваасаа гэж мотивац тэг нэг итгэжүүлэлт нэг аваасаа гэж үсэж байгаа. Тэгээд хоёр дээгүүр бас яг энэ цаг үе дээр яг ийм зэргийн олон ангит киног хийя гэдэг санаа нь бол фантастикийн хувьд бол яагаад бид нар хийж чадахгүй гэж. Яагаад бид нар хийж болохгүй гэж. Энэ адилхан бүгд нэг гартаа хил амтаа тархитай, зүрхтэй, цустай, цөстэй бид нар хийж чадна гэдэл тэгж бас гадны талаас ингэж орж иж байгаа маш олон контентууд байна л да. Олон ангит киноноос солонгосын сериал одоо өөр туркийнх байна тий. Өөр юунаас л хятадынх байна. Хятадынх бол их дамгаа орж ирж шít. Энэ тал дээр бас энэ чинь эзэнтэй шүү, тийм үү? Энэ чинь эзэнтэй шүү. Эдгээр чинь бас хийж идэх бас продакшн тий бас Монгол ийм бүрэлдэхүүн ийм баг бас байдгийн шүү. Сериалуудтай чинь энэ зэрэгцүүлээ тавьчих, зөрүүлээ тавьчих ийм хүмүүс бас байдгийн шүү гэдэг. Бас тэр юм цаад далд мухардас тийм зориг, тийм тэш юм бол бүгдэнд нь байсан. Одоо
Одоо энэ солонгосын сериалууд. Одоо жишээлбэл солонгосын сериалын киночд одоо манай киноны зохиолоор хийх юм бол одоо тэр бол нэг 20 анги биш. За тэрнийг нэг хэд 200 300 анги болгочих واخ. Бид нэр тэгж нэлээр заваарахыг хүсээгүй зөв минь яг 10 анги 10 ангаар нь ингэж гаргахыг бодсон байгаамаа. За баярлалаа. За тэгэхээр яг 10 жил одоо Fantastic Production байгуулагдаад 10 жилийнхаа ойд энэ киног зориулж гаргаж байгаа гэсэн шүү дээ тий. Тэгвэл яг сая түрүүн Алтан шахахаас асуултаа танаас асууя гэж бодлоо. Яг 10 жилийн турш ингэж амжилттай ажиллаж өсөж дэвчгэд яг та нарын гол нууц нь дахиад юу байсан бэ таны бодлоор? Зүгээр л итгэдэг. Одоо тэр чинь ерөөсөө нөө нэг юм тарл нөө нэг юм тарж бутрах гэдэг чинь ерөөсөө ингээл яг нөө түгэн дээрч гардаг шүү дээ. Хардах гэдэг нь бас аягүй эхэлдэг тий. За энэ ингэсэн би ингэчихэж байгаа болоо энэ ингэчихэж байгаа болоо тэгээ амд амтсан яриа тэнгуут нөө нэг юм чихэр доороод одоо амар гардаг тэр зүйлүүдээс цуурхал гэдэг чинь бас амар шүү дээ. Тэгэхээр зэрэг миний найзуудыг бүгдээрээ хоорондоо нэг нэгэндээ итгэдэг болохоор зэрэг одоо ингээ явж идэг юм болов уу гэж бодож байна. Ямар гоё. За киноны таны найруулж байгаа хиддэг олон ангид кино вэ анхных уу? Амьдралдаа анх удаага хийж байгаа юм. За тэгээд ер нь кино зураг авалтын анхны өдөр ямар байсан бэ? Тэгээ ер нь бол яг зураг авалтын анхны өдөр бол бид бүхэн хийхдээ бол яг нэг ангид кино хийдэг шиг сав хийгээл ингээл ард нь гарч ийн бодохгүй юу. Тэгж эндүрсэн анхандаа өөрөө тий. Тэгээ төлөвлөгөө гараад ингэж аваад ингээл болчихно гээл. Тэгээд яг зураг авалт яг дунд орж байхад ингээд сүлд ингээд яг юм зомби шиг болж эхэлж байгаа байхгүй юу. Тэр яг хизээ дуусах нь мэддэхгүй тий. Тэгээд ингээд зураг зогсоогүй өдөр болгон зураг авч. Өдөр болгон зураг аваад өдөр болгон бүх том сценүүд явагцаар л байгаа. Тэгээд хизээ дуусах юм. Тэгээд хамгийн сүүлчийн дархны зураг авалт дуусахад түрүүн би Make Mood хэлжсэн. Яг дотор огшоод ингээд уйлчих гээд ингээд тэр их эргээд ингээд харахад маш их хөдөлмөр яваа. Маш их цаг нойр, хоод хөдөлмөр тэгэнгүүт яг саяны тэр Make Mood миний үг байгаа л да. За миний дүндэр миний найз нар те ах эгч нар минь та нар хийх ажлаа хийчлээ. Одоо миний их ажил үлдсэн. Одоо би энэ киног маш сайн кино болгоно гэдэг би та нарт амлая гэсэн. Одоо тэгээд дутхгүй одоо амлалтандаа хөрөх нь унах нь гэдэг мэдэхгүй байна. Тэгээд энэ кино маань хэр басныг би сайн мэдэхгүй. Үзэгчд дүгнэлтээ хийн л дээ. Тэгээд яг мэдээж олон ангит кино гэдэг бол маш их хүнд. Ер нь бол бид нар тэгээд яг тэндээс няцаж болох байсан л да. За энийг ангит кино шиг хийгээ болий зүгээр шууд ингээд телевизийн шиг хий. Бидний няцдаг нэг шалтгаан хэлсэн амандаа хүрдэг. Одоо 4 жил 10 жил фантастик яаж байсан энэ байсан. Энэ хэлсэн амандаа хүрэх хүндлэл тийм үү эрэм дараа. Ерөөсөө энэ ч л этик. Эдгээр чинь байж шүү дээ бид бүхний уран бүтээл цаашаа ингэж явж. Тэгэхгүй яг тэн дээр чинь хэлсэн үгэндээ хүрдгөө, этикгүй, соёлгүй, бүдүүлэг тийм үү. Тэгээд одоо өөр зорьсондоо хүрэхгүйгээр шантардаг ийм хүмүүс байх юм бид нар энэ шиг том бүтээл хийх зориг зүрх зам жимж байхгүй. Гэхдээ одоо ингээ харж байхад бол энэ киноны ард гарсан гэхэд би харж байна л да. Бид нар энэс илүү гişүү хийж чадах юм байна гэдэг нэг юм хараад байна. За тэгэхээр цаашдынх нь ажил зөндөө амжилттай хүсье. Баярлалаа. За тэгээд хэдүүлээ одоо амар гоё киног хүлээхлүүлтлээ баяртай. За 37 дугаар Тоочиг олон ангид кинон Star TV болон NTV телевизүүдээр 9-р сарын 21-ний өдрүүдээс эхлэн гарах юм байлээ. Харин 21-ний өдрөөс 12 хоногийн өмнө буюу 9-р сарын 9-ноос Sky Media Sky Go аппликейшнээр одоо тавигдаж эхлэх юм байлээ. Тийм болохоор тэгээ аппликейшн дээр шинэ ангиудад татаад үзэх боломжтой. За бас нэг зүйл сонирхуулж хэлэхэд тус олон ангид кинон олон улсын жишгийн дагуу 7 хоногт нэг л анги гарах юм байлээ. Тэгээ хэрвээ та одоо дараагийн ангийг 7 хоног хүлээхийг хүсэхгүй байгаа бол тухайн аппликейшн дээр төрүүлээд тавигдчих болохоор ингээд ангиудаа төрүүлээд үзэж болно. Volume Plus Ruby байлаа та бүхэндээ Plus New Special дугаарыг хүргэлээ. Иймэрхүү гоё мэдээллүүдийг цаг алдалгүй авахыг хүсвэл бидний social хайгуудыг дагаарай. Мөн бидний YouTube channel-ыг subscribe хийгээрэй. Хэрвээ subscribe хийсэн бол яг хавдээ дахиад нэг 2 3 аккаунт тэгээд subscribe хийгээрэй. Баярлалаа.